За Nyma инженер бит хоёр хөдөлгүүрийн тухай товчхон мэдээллийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр хамгийн эхлээд хөдөлгүүр яагаад гэмтдэг вэ? Ямар шалтгааны улмаас нэвтрлээ үүсдэг вэ? За автомашины хөдөлгүүр ерөөхдөө нөгөө цаг тухай бүрдэн үйлчлэгийн тогтмол хугацаанд нөгөө тус тасалгаануудыг солихгүй удаа явснаас болоод автомашины хөдөлгүүрт одоо илэгдэл үүсч юм уу. За автомашины хөдөлгүүр ерөөхдөө муудаад ирэхээр автомашин доголдох одоо тос идэх хүчгүй болох гэх мэтийн шинж тэмдгүүд илэрч ихний үеинд илэрч мэддэг. Тэгвэл муудсан хөдөлгүүрт ямар засвар үйлчлэгнүүд хийх юм бол? За ерөөхдөө хөдөлгүүрт ихний үеинд бол хөдөлгүүрийн онцлогоо хийж үзсэн. За онцлогоо хийж үзээд онцлогооны дагуу багш тоног төхөөрөмжөөр үзэмүүд одоо ямар алдаа, ямар асуудал байна гэдгийг онцлно гэсэн. Хөдөлгүүрээ эвдэрснийг мэдсэн мөртлөө тэрийгэ засуулахгүйгээр удаан яваад байвал ямар эрсдэл гарч болох вэ? Автомашины хөдөлгүүр цохих гэж ярьдаг тийм. Автомашины хөдөлгүүр зуурна гэсэн. За тэр зуурснаасаа болоод бусад эдэнгүүд нь одоо хугарч гэмтэх тийм асуудал байна. За тэгвэл надад нэг асуулт байна. Та 205-70 автосервисийг 3 үгээр илэрхийлвэл юу гэж хэлэх вэ? Аюулгүй зорчход туслан